хүндэт үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нотгүй яриа нэвтрүүлгийн цааш шинхэн дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа таатай байна. Нотгүй яриа нэвтрүүлэг нь та бүхэнтэйгээ урлагийн тэнгэрт сор болон гялалзагч уран бүтээлчдийг сорчлон оролцуулж үзэгч та бүхэнтэйгээ танилцуулж байгаа. Энэ удаагийн маань хүндэт зочноор Ятгын яруу тансаг аялгаугаар ертөнцийн дахныг уярагч Монголын Ятгын хатан хаан Мөнх Эрдэнэ. Нотгүй яриа нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Ятгчин Чулуунбатын Мөнх Эрдэнэ. Миний аав Говьалтай аймгийн Эрдэнэ сумын харьяаны хүн. Ээж минь бас ялгаахгүй Говьалтай Эрдэнэ сумын хүн байгаа. Би бол өөрөө Говьалтайдаа бас очиж үзээгүй ч гэлээ, гэхдээ Говьалтай аймгаараа углах их дуртай байдаг. Тэгээ миний бага нас бол одоо энэ 100 айл гэж ярьж заншсан энэ газар бол би хүүхэд насаа өнгөрөөсөн. Ер нь хамгийн анх одоо хөгжим, дуу, тэр сайхан мэдрэмжийг бол яг хүүхэд наснда анх олж мэдэрч тэр мэдрэмжээрээ өнөөдрийг хүртэл одоо урлагийн замд тогтлогдож энэ сайхан замаар явж байгаад их баярлж явдаг. Хүүхэд ахуй насны маань тэр хүсэл мөрөөдөл биелж гисэн яваад бас их баярлалаа. Тэгэхээр ерөөсөө юм гэдэг бол их учиртай байдаг юм байна гэж одоо бас бодоод байгаа. Яг тэгэхээр анх тэр ятганд гар хурч үзэл тэр ятгын их шиг надыг өөрөө ирэхгүй татсан тэр цагаас хойш одоо 30 жил шахам минь ятгатай найзалж нөхөрлөж үнэнч миний хамгийн хайртай одоо мэрэгчлэл минь болж чадсан байгаа. Тэгээд би бас одоо хөгжим бүжгийн дунд сургуультай төрлөх сургуулаа төгсөөд 10 гаруй жил Европт аялын тоглолт хийж агаад тэгээ энэ сургуультай одоо ингээд өөрийнхөө арын сайхан шавнарыг бэлдээ, ирээдүйн сайхан ятгачдыг бэлдэх гэсэн юм зорилго өөрлөж хөгжим бүжгийн коллежтой багшилж байгаа. Тэгээд энэ бас миний нэг ихэн хүсэл мөрөөдлийн миний хэсэг байгаамаа. Аав ээжээсээ бид амбул тавуулаа. Би одоо 2 том эгчтэй, тэгээд нэг ахтай, нэг жоох эмэгтэй дүүтэй ингэж өссөн. Ер нь бол эрхлэх гэдгийг бол мэдэхгүй өссөн хүүхэдтэй. Тэг ах эгч нарын боёнд бол бас ар амьдралаа зохицуулж урлагийн энэ хүнд замыг бас туулж байгаа. Бид нар чинь цаг наргүй ажилладаг усуд шүү дээ. Хэдийд дуудахад бэлэн байдаг юм усуд ардлынхаа ажлыг өөр хүүхдэд зохицуулах асуудал бол ялцчгүй миний ардл аав ээж маань ах дүү нар маань л энэ бүгдийг зохицуулж өгдөг. Бага насаа эргээд ингэ бодохоор би өөрөө ерөөсөө их урлаг дуртай байсан юм гэдгийг мэдэрдэг л дээ. Чойхон байхад л манай тэр 100 айлын ах нар маань одоо хүүхдийн нөгөө нэг баяр болохт чинь уралдаан тэмцээн зохион байгуулдаг штэ. Бүжгийн тэмцээн, дууны тэмцээн гэл тэр болгонд л ерөөсөө харайж явдаг. Хаан л урлаг байна тэнд л дурлж явж тэгэл тэндээ нөгөө одоо уралдаан тэмцээнд тэргүүн байрын нийцлээд ч юм уусгал ямар нэгэн шагнал аваад гэртээ очих тэр болгоо надыг урамшуулж исэн байх гэж боддоо штэ. Тэгээд 2 дугаар ангийн жаахан охин манай ангийн охин одоо Мөнх Цэцэг гэж охин байсан да. Тэр охин маань надыг хоёулаа ятгын дугууланд очиж бүртгүүлээгээд ээж авдаа ч хэлэлгүйгээр хоёулаа хөтөлцөөд энэ шинэ бэнрийн ордон гэж тэр үед яг нээгдчихсэн байсан. Энэ сайхан ордонд анхны одоо ятгын дугуйланд нь орж суралцсан. Миний одоо анхны багш маань Ламсран гэж багш байдаг. Тэгээд бэнрийн ордны дугуйланд 2 жил суралцаад байж ах тэр хугацаанд миний одоо яг надыг мэрэгжлийн ятгачин болгосон Зундын Нарантай гэж хүн надыг олж харж хөгжим бүжигт орох саналыг тавьж би энд шалгуулж орж исэн. Ингээл хүүхд төхийг ирэхэд сөхөөр их л очир тавилантай ятгатай холбогдсон юм байна гэж өөрийгөө боддгийг. Тэгээ сайхан багш нарын ачаар ихч зүйлийг сурч мэдэж өшөө цаашаа бас амьдралд хүнд чинь бас хөлөө олох, ухаанаа олох гэж олон зүйлүүд байгаа шүү дээ. Энэ бүгдийг л энэ амьдралын явцад суралцаж тийм ээ сурч үдийг хөрсөндөө тэгэл урлагийн замаараа л үнчээр л явж гин. Мэдээж бага насндаа хүүхдүүд чинь ингээл үерхэл хайр дурлал гэж явагддаг штэ. Мэдээж надад бас тийм цаг үе байсан. Гэхдээ би хайр дурлал үерхэл гэхээс илүүтэйгээр хөгжмөдөө илүү их хайртай үерхдэг байсан болоо гэж боддیں۔ Тэр ч тусмаа миний багш надад сургууль төгсөх тэр агшинд за чи ятга гэж явсараа 30 нас хүртэл хүнтэй суухгүй явбаа гэж зэмлэжсэн байхгүй. А гэтэл тухайн үед миний ангийн охтууд одоо энэ хуурын чуулгатээс амар эсэл ингээ манай ангийн царайлаг
охин бий л дээ. Энэ охин маань ятгын анги битээр яг нэг багш шишээ байхгүй. Тэгээ тэр охины маань араас ингээл манай анги маань мэрчин гүйлдэл захаа занаа өгөөл те. Тэгэл явж идэг манай багш загнаал за чи яагаад ч одоо өрөхгүй шүү одоо хөгжмөөд авт гэлдэг чахад эсэргээрээ надыг одоо 30 нас хүртэл хүнтэй суухгүй явбаа гэд ятга гэж явсараа гэж хэлжсэн тэр үг жишээлбэл те надад бас юм бодох тийм хугацаа өгчсэн л да. Тэрээс хөгжмөжгөө төгсөөл үндэсний дуужийн эдмийн чуулга тухайн үед улсын ардын дуужийн чуулга байлаа шүү дээ. Улсын ардын дуужийн чуулгын госол хөгжимчин Мөмөрийн урын чуулгад би одоо анхны одоо үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. Анхны тоглолтод оролцож явсан. Би 3 жил ажилласан. Үндэсний дуужийн эдмийн чуулгата би 2001 он хүртэл 94 оноос хойш ажилласан. Тэгэл энэ сайхан том одоо тайзан дээр алтан тайзан дээр сайхан жүжигчдийн арт тоглож түмэн дэмбэрлэгай, норов банцдгай, банзрагчгай гэж одоо ингээл ярих юм бол сайхан дууч байгаа шүү дээ. Эднэртэй нэг тайзан дээр мөр зэрэгцээд гараа явна гэдэг бол бидний хувьд бол ховор аз завшаа эргээд ботход шүү. Тухайн үед хүн юу ч мэддэггүй. Тэгэл түмэн дэмбэрлэгчид бас загнуулаад те одоо дөнгөж төгсөж орж ирчээл бүх дууг нь мэдэх ёстой юм шигээр ингээл тайзнаар гараад зарладаг байхгүй. Би чинь яг гослол ятгах юм байсан болохоор аян ингээл гослол явсан. Тэгэл 2-3 дууга бэлдсэн байсан чинь дахиад зрителчид дахиулж байгаа байхгүй. Тэгээд ямар ч дуу илээ зарлсан. Тэгээд тэр дууг нь үнэхээр мэдэхгүй юм чинь тэг би загнуулж ирсэн байхгүй. Тэгээд тэр үеэс эхлээд ерөөсөө хүн заавал одоо хийх ёстой юм хийх биш тийм өшөө илүү ингэж судалж тэр хүний одоо хичнээн дуу ятгахтай дуулдгийг тэрийг бид бүхэн бүгдийг мэдчих ёстой юм байна гэдэг байдлаар ч юм уу их юм зүйлийг суралцж ирсэн л да. Тэгээд би бол бас энэ чуулгын тайзыг бахархдгийг сандагч байсан. Одоо Монголын тайзыг эргээд ингээд санаад хурж ирээл 2009 онд ирээл бүхэн өргөө тоглож байхад бол бас сэтгэл хөдлөн шүү. Мөнх Эрдэнэ бусад урлагийнхны адил мөн л буянтай сургууль болох Хөгжин бүжгийн коллежийг тун амжилттай төгссөн. Төгснөхийн дараагаар үнэхээр урлагийн тэнгэрт сор болон гялалзаж сургуулийнхаа нэрийг өндрөөс өндөр өргөж яваа шилдэг сурагчдын нэг юм аа. Хөгжин бүжгийн коллежид чинь би 1988 онд Зундын Наран Цэ гэж багш дээрээ шеф болж ороод 6 жил болоод 94 онд Хөгжин бүжгийн коллежид төгссөн. Төгсөх жилээ бас багшийнхаа өөрөх даалгаврыг биелүүлэх хүндхэн надад ачаа ирсэн л дээ. Багш маань холимогт багшлахаар явсан. Энэ хугацаанд өөрийнхөө одоо ихтгэл болгосон шавнараа үлдээжсэн. Тэгээ би тэр багшийнхаа шавнарыг төгсөж ийсэн ингээд эргээд цаг хугацаа бодохоор их хурдан өнгөрсөн байна. Тэгээд би энэ сургуульд жаахан охин орж ирэл ятгаа тоглоал ингээд шалгалт өгөхгүй багшаа гэж гүйдэг байсан. Яг энэ сургуульдаа би өөрөө багш болчихсон. Тэр хүүхдүүдээрээ багшаа гэж дуудуулаад явах бас их сайхан байт юм байна. Тэгээ энэ хүүхдүүд чинь одоо юу хэмдэ хүний сэтгэлийг бас их ингэж залуу байх тэр жоохон байх үеийн минь их дурсагдуулж бодогдуулдаг. Ер нь бол яг мэдээж ерөнхий боловсролын сургуульд байхдаа 47 дугаар сургууль авсныг хэлмээр санагдаж байна л да. Анх одоо А үсэг заалгасан сургууль маань ялдч хүний 47 дугаар сургууль байгаа. Энэ 4-р оролд байрлал. Тэгээ энэ сургуульдаа би одоо олонний танил болсон та бүхний сайн мэдэх Аглуу гэж жүжигчин байгаа шүү дээ. Батулга. Энэ жүжигчинтэй нэг ангид нэг ширээн дээр суугаад ангийнхаа хамаг урлагийн үзлэгийг бид хоёр нуруунд дээр авч өгөөрэй ингээл явж исэн. Тэгэл хоёулаа яг урлагийн замаа хөөсөн, хоёулаа бас тодорхой хэмжээнд бас амжилт бүтээлтэй ингээд явж байгаад бас би Аглуугаараа их бахархдаг сайхан жүжигчин миний ангид хамт байсан шүү гэж бодохоор тий. Тэгэл одоо топ модель хэм болормаа гэж байдаг манай сургуулийн бидний бас үлгэр дуурайл болсон сайхан ихч байлаа. Ярил их сайн түүхнүүд байгаа л да.
Тэгээ ерөөсөө л хүний энэ анх урлагийн замд хөтөлсөн тэр одоо торгон мөчх юм уу да хязгаарч мартагдчихгүй баярлуу штэ. Энэ зам руу хөтөлж оруулсан би тэр ангийнхаа мөнх цэцэг гэж охинд хязгааргүй ихээр баярлж явдаг. Тэр охин маань надыг очие одоо дугууланд шалгуулъя гэж яваагүй би одоо хятадын дугууланд орооч өгжин мөчгтэй орооч бас те юм учиртай байдаг. Тэгээ би бас тэр охинд их баярлж явдیں۔ Мөрөөдлөхгүй бол чигүүргүй ч үнэн байхгүй. Мөрөөдлөхгүй бол хүн юу амьдралд амар утгагүй штэ. Тэгэхээр би одоо бодож байгаа мөрөөдөж байгаа зүйлдээ орцоо ажиллаж байна. Ирээдүйн сайхан шавнырыг төрүүлэх юмсан. Тийм ээ. Нэгэн чадварлаг сайхан ядгачтай бэлтгэж гаргах юмсан гэсэн тийм хүсэл зорилготой. Дээрээс нь өөрийнхөө уран бүтээлчийн сэтгэлгээгээ бас алдахгүй тоглоочоо байнга барьж явах юмсан. Гослоочоо хийж олон жил явах юмсан гэсэн энэ мөрөөдөлтөд хөтлөгдөж байна да. Хөгжмөчийн коллеж яг тэрүүгээр бус сургуулиас онцлог штэ. Харин ялхаас нэгдүгээр ангиас эхлээл өста нэг хүнд цун хүүрээл те. Бид нар чинь дотроо нөө идэж уух юмаа хийчихсэн. Ирээл энд бэлтгэл сургуулаа хийн. Багштайгаа хичээл орно. Бүхэл одоо хоёр дахь гэр нь болцсон байдаг байхгүй тий багш нь хоёр дахь аав ээж нь болчихсон жишээлбэл тэгэл энэ сурвалж олон сайхан одоо Монголын одуудыг төрүүллээ штэ одоо камертон ээж юм тий тэгэл та бүхний мэдэх сэрчмаа гэл одоо бүх дуучдыг нэрлэх юм бол энэ сурвалаас үүсэл гарлна эхэлтэй одоо төрийн сонирхолд болд гэх жишээлбэл энэ сурвалд хийл тоглоод жаахан байна коридор тоглоод зөксдөг юм би сайн сандаг байхгүй их гоё өнгөтэй тоглодог энэ сурвал ерөөсөө сууж сургадаг байхгүй хүн хөгжимчин болно, урлагийн хүн болно гэдэг чинь бас зүгээр сансны сургууль болдог зүйл биш шүү дээ. Энэ дундаас чинь бас чигшигтэй яг урлагаар явж байгаа хүмүүс байна. А бас энэ ачааллыг дааж чадахгүй бас замаасаа буцах хүмүүс ч байгаа. Тэгэхээр би яг энэ дэр нэг багшийнхаа нэг аягүй хатгуу зарчмыг бас хэлмээр санагдаж байна л да. Анх ороод бид нар ингээд булангийн өрөөнд ингээд цоочлчвал те 2 цаг 3 цаг хайчдаг. Бас гарч бийцмар ч юм уу ингээл нэг сэлгүүцмэр биш тэг хүүхд юм чинь тэгэх боломж байдаггүй. Яа өөр юу хийх тэр өрөөнд би давтгал ёстой. Багшийн өгсөн даалгаврыг би хийх л ёстой гэл тэр өрөөнд би бүтэн 2-3 цаг давтаад ингээд суудаг байсан. Эргээд бодоход тэр бол ерөөсөө хүнийг суулгаж сургадаг, юмд үнэнч байлгаж сургадаг ийм зарчим байсан юм байна. Тухайн үед бид нар чинь хүүхд юм чинь дээ бас ойлгохгүй байна штэ. Тэгэд маань сургуулийн гол юм бол ерөөсөө тэр бие даах чадварыг бий болгодог. Харин ялхаас манай энэ ч одоо ингээд ихчлэн хамтлагт Европод 93 оноос хойш гарсан тэр хамтлаг тоглож ирсэн. Тэгээ тухайн үед надыг одоо урилгаар авиж тоглуулах юм завшаан тохиосон байхгүй. Тэгээд ерөөсөө л миний хувь тавилан Германд эхлэх байсан юм байна. Амьдралын минь хань Германд л олдсон. Тэгээд урлагийн нэг одоо тогоонд чанагдсан тий энэ сургуулийг дүүргэсэн тухайн үед би нэг юм буржур өстэй ахал явдаг байсан санагддаг болохоос биш ямар хайр сэтгэл гэж бид нар мэдгэн штэ тэр үед би нэг хараал өнгөрдөг байсан л байгаа байхгүй хүнд зүүн савин гэж байдаг би зүүн савиндаа итгэдэг тэг би багшаагаа бас яг тэгж хэлж явах одоо 30 хүртэл хүнтэй суухгүй явах үедээ чи гэж захиж хахад яг тэр мөчөд би сургуулиас гараад алхаж явах замдаа сургуулиугаа харсан чинь надад аюу сонио. Би энэ сургуулийг төгссөн нэг ахтай суух юм шиг санагдаад байгаа. Ах гэж яагаад орж ирсэн бас их сонь те. Би үеийнхэн залуучууд ээж олно шүү дээ те. Тэгтэл надад яагаад чи тэр бодлонд нэг бус удаа тавтагдсан байхгүй юу? Зэрвэсгэн ороод гарсан. Тэгээ манай нөхрийн хувьд бол их бодлоготой юм шиг байна. Тэр герман авч явдаг юм. Надад бас зохос хэлдэг тэгээд чамаг авч явснаас очиртай шүү гэдэг байхгүй. Тэгэхээр тэр одоо өөрөө бас бодож цаагаараа бас надыг харж л байсан байлээ. Тэгээд би тэрийн зүрх сэтгэл, хайр сэтгэл маань ялцчгүй холбогдож Германд 10 гаруй жил амьдрах шалтгаан болсон да. Тэгээд одоо сайхан ханыхаа буйнаар би ч бас олон ч зүйлийг бүтээж хийж амжуулж амжиж штэ. Тэгэхгүй бол бас сайн байхгүй бол хүн уран бүтээлч байлаа гэд ямиг амжуулж чадахгүй, зохицуулж чадахгүй, ойлгуулж чадахгүй бол хэцүү штэ тий. Тэгэхээр тэгэл хантайгаа би бол Германд л яг биений ойлголцсон гэж хэлж болно да. Ерөөсөө нэг бие шиг болчдөг. Би биенийг бараг л ингээл харцаараа мэдэрдэг тий. Тэр хүний уйдгартай харцыг би хараад юу болсон болоо гэж мэдэрдэг. Аз жаргалтай байгаа харцыг хараад би мэдэрдэг тийм ээ. Ийм нэг бие болтлоо уус чадна гэдэг бас утга учир. Дээрээс мэдээж хамгийн түрүүнд хайр сэтгэл ээж байгаа штэ. Түүний дараа энэ бүгдийг бат бих байлгах цайз бол ерөөсөө итгэж чадах юм бол амьдрал бол одоо аливаа нэгэн тийм бэрхшээлээс хол хийж чадна гэж би боддог.
Тэгээд дээрэс нь хөөрхөн сайхан өр хүүхдийнхээ ирээдүг олж харж одоо зөв сайхан хөгшрөх тийм ээ эргээд хоёр хүүхэдтэй хэдэн хүүхэдтэй ч бай тэднэртэй аз жаргалыг бэлгэлж чаддаг ийм л гэр бүл ингэж л энэ гэр бүлийн үн цэн оршдын болоо даа л гэж бодож байна. Их хүн болно гэдэг маш их утга учиртай байдаг юм байна. Өстө торгон мэдрэмж байдаг тэр бол өстө надад бол нэг тийм гялалцсан нэг жижиг тийм одоо юу гэх юм бэ энэ дотор ярихад бол зүрх сэтгэлд нэг юм гялалцсан уцгүйгээ явцсан юм шиг л тийм торгон мэдрэмж идвэл тэр хүүхдийн ихний үнэр байна шүү дээ төрүүлээд ингээд ээж нь очиж байгаа тэр үнэр ямар тансаг үнэр вэ те тэрийг үнэрлээд би бүр өстө хайлсан да. Хоёр бяцхан хүүхэдтэй бас их хожуу гаргасан. Миний охин ч одоо 6 настай Мина гэд. Миний хүү болохоор Тэргүүн Баяр гэд хүү байгаа. Тэгээ хүү маань болохоор их утга учиртай нэр чинь их учиртай өгсөн нэр байгаа. Тэгээд энэ хүүхэд маань 2008 онд болсон Мөрдөржийн нэрмжтэй үндэсний хөгжимчтэй улсын анх дахь уралдаан болсон. Тэр үеэр ээжтэйгээ хамт миний хийсэнд боож чи надыг өстө нэг унтуулах үедээ унтуулж ядраах үедээ ядрааж баясаах үедээ баясгаж ингэж явж энэ Тэргүүн Баярыг эзэлсэн болохоор би бэлгшээж Тэргүүн Баяр гэж нэр өгье гэж бид хоёр шийдсэн. Тэ ямар ч байсан хоёр хүүхдийгээ бол заавал урлагийн хүн болго гэж би бол одоо хүчлэхгүй бид тэр урлагийн хүн учраас та заавал урлагийн хүн бол гэж бол хүчлэхгүй. Гэхдээ хүүхдийн хүсэл сонирхол гэдэг юм бол заавал нэг номерт явах хэрэгтэй байна. Яг л би тэрийг өөрөөрөө мэдэрсэн байхгүй. Хэрвээ миний аав ээж надыг чи юмч болох хэрэгтэй, чи инженер болох хэрэгтэй, цалин өндөртэй гэд надыг өөр юм руу чиглүүлсэн бол би тэрэндээ амжилт үзүүлж чадах байсан юм болов уу гэж би асуудаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө хүүхэд бол өөрийн гэсэн тэр ертөнцөөрөө өөрийнхөө одоо зүүн савингаараа би юу болох хэвээр тэр юмыг бол нэгдүгээр тавих хэвээр чухал юм байна гэж би боддог. Тийм учраас магадгүй урлагийн хүн болж магадгүй өөрч мэрэгчлээ болж магадгүй те. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө хүүхдийнхээ сэтгэл зүйн нэгтэй амил гэж боддог. Хамтлагийн хувьд гэх юм бол бид нар одоо 2000 онд анх байгуулагдчихсан. Гэхдээ суур нь бол ерөөсөө 98 онд тавигдсан. Ийм төвхтэй хамтлаг л та. 98 онд одоо ардын жижигчин, зууны мал ортын дууч, нор банц гэгчтэйгээ бид их ойр дотн найз нөхдийн холбоотой, гэгчдүүсийн холбоотой байлаа л да. Зөвлөгөө авах үедээ авдаг, очиж сайхан уулзч зоолох үедээ залгаад ингээд сайхан ойр дотны ийм сайхан байсан. Тэгээд норогчтэйгээ анхныхаа уянг гэсэн сэдигээ бичүүлээд тэгээд сүулдэ бүртээ гэж нэрээ сольсон. Уянга нэрээ бүртээ болгон сольсны учир нь түүхэн сэдвтэй зохиолуудыг өөрийн болгонд тоглож ард олондоо үнэхээр Монгол хүчмийн гайхамшигыг бас мэдрүүлэн тоглож зүгээр нэг бэлэн ноотон дээр тоглох биш өөрсдийнхөө хүч бололцоон дээр тулгуурлан орчин үеийн хүчмийн зэмсгүүдтэй бас хослуулж үнэхээр сайхан ардын хөгжмөө хөгжүүлэе гэсэн хүсэл эрмэлзэлтээрээ тулгуурлаж бүртээ нэрээр сольсон байна. Бүртээ гэдэг маань үндсэндээ бол одоо төслийн хэмжээнд явагдаж байгаа юм л да. Тухайн үед бол бид хоёр
ихнэр нөхөр хоёр байгуулсан ч гэлээ. Гэхдээ энэ маань болохоор одоо энэ тэндээс ямар нэг спонсор ч юм уу ямар нэгэн дэмжлэг тусалцааг олоогүй зөвхөн өөрснийхэн бор зүрхээр одоо тоглож олсон тоглолтынхаа орлогоор хөгжимчдийн хувцас, хунар одоо Германд очих, байрлах, хоол үндчээд юм уу те энэ бүгдийг одоо ингэж хийж зохицуулж ирсэн л да. Тэгээд манай хамтлагт бол дандаа гоё шилдэг тухайн юм шилдэг уран бүтээлчдүүдээр одоо бүрэлдүүлж явсан. Хүмүүс одоо ойлгохтаа нөгөө хамтлаг гэхээр зэрэг ингээд нэг яг л одоо тогтсон хүн байдаг. Өөрчлөгдөж болдгоо юм шигээр ингээд бас боддог л доо. Ямар нэгэн одоо хөгжмийн зэмсэг ч юм уу эсвэл гадны ямар нэгэн уран бүтээлч хэрэгтэй шаардлагатай боллоо гэхэд бол бид нар одоо ингээд тохиолж солих тийм ээ оруулах уран бүтээлдээ одоо цохирсон тийм зүйлүүдийг хийдэг учраас бүтээх төсөл маань бол янз бүрийн хэлбэрээр явагддаг л да. Гэхдээ игнээг бол дандаа тэргүүний сайхан чадварлаг уран бүтээлчдэр бүрдүүлж исэн. Олон жилийн туршид гадаадад уран бүтээлээ төрүүлж байсан бүртээ хамтлаг 2009 онд эх орондоо иргэн ирж Асаа циркэд хичнээн гайхамшигтай сайхан тоглолтоор үзэгч олондоо бэлэг барьж байсныг та бүхэн санаж байгаа бах. Ийм мэтчлэн маш сайн баг бүрдүүлж бүтээ төсөл одоо хүртэл шин зүйлийг эрэлхийлж шин содон зүйл рүү тэмүүлсээр байгаа нь гайхалтай. Хөгжим маань угаасаа одоо ингээд үүсэл гарвалын авч үзэх юм бол бүр эртний гэж ярих боловч хэдэн онд хэдгээр зууны үед бий болсон гэдэг түүхэн баримт бол одоо Монголын талаас бол одоо гарахад бас хүндрэлтэй байсан цаг үе байгаа байхгүй. Гэтэл өнгөрсөн онд бас их сонир мэдээд болтлаа л да. Бүр алтай ятга гэж байж болохоор тэр зүйлийг бүр олж илрүүлээд Германд судалгаанд явуулчихсан. Тэгэхээр би бас их баярлж байгаа. Ятга Монголоос үүсэл гарлна байх магадлал өндөртэй. Азийн орнуудад төгөн дэлгэрсэн тийм ээ. Одоо бол Азийн ихэнх улс орнууд тоглож штэ. Манай энэ ятгах хөгжим маань бол яг өөх түүх явц одоо нөгөө дайн дайчин янз бүрийн үйл явцаас болоод устцсан. Эргээд яг мэрэгжлийн түвшинд гарч ирсэн энэ үйл явц бол ерөөсөн 1960-аад оноос аахгүй. Тэгээ үүнийг сэргээж одоо Солонгосын нэлээ арчсан Солонгосоос Ким Цом Аун гэж багш ирж одоо энэ ятгахын мэрэгжлийн сургалтыг эхлүүлсэн. Монголд анх 16 ятгахчин бэлтгэгдэн гарахад түүний 4 нь эрэгтэй ятгахчин байсан гэсэн сонирхолтой баримт байдаг юм байна. Тухайлбал хөгжимчин Наранбаатар, Никитон хамтлагийн Бачлууны аав, Батсайхан гэх мэтчлэн 4 сайхан шижгэнсэн залуу уран бүтээлчд байсан байна. Ятга маань одоо сүүлийн үед одоо морин уурын дараа ороод штэ тийм морин уурын зэмсэг маань одоо ерөнхийлөгчийн зарилгаар айл гэр бүл бүр одоо ингээд байх хэвээр хөгжмийн зэмсгээ гэдэг хүн болгон тэр хөгжмийн зэмсгийг гэртээ тагтдаг шиг ятгыг бас сонирхож байна сүүлийн үед. Ятгад сонирхоос ч аргагүй хөгжмийн зэмсэг өөрөө олон тоглох арга барилж байна. Олон ч төрлийн ятгын зэмсгүүд орж ирж байна. Харамсалтай нь манай Монгол өөрснөө хийж чадахгүй байгаа. Хийж байгаа л да. Гэхдээ энэ нь бол яг нөгөө бүр одоо улс суурьтай бүр эртний гэдэг гаруул үүсэлтэй холбоод тийм ээ яг Монгол ятгаа бид тоглоод явах юм бол хааж бардан байна л да. Хүний хөгжмөндөр одоо эзэн байснаас өөрийнхөө хөгжмөндөр эзэн баймаар шүү дээ тийм болохоор би бас энэ хөгжим урлаачтай урайлмар санагддгийг Монгол сайхан ятгаа эртний тэр сайхан ятгыг яг зөв дууралттай нь гаргаж ирээсэ. Энэ бол бас миний хүсэл мөрөөдөл явдаг. Тэгээд Аз дорн дахны улсуудад бол одоо хумсаар тоглодог штэ. Хиймэл хумс хийж тоглодог. Монголд бол манайх аль альдаа арга барилын эзэмшчихсэн гайхамшигтай. Одоо өндгөөрөөш тоглож гин, хумсыг ч хийгээд тоглож чадчихээн. Өнөөдөр ятгын үүсэл хөгжил одоо өнөөдөр ямар төвшөнд хүрсэн бэ гэдэг юм бол ямар ч байсан өрсөлдөөц хэмжээнд ирсэн байгаа шүү. Тэгэхээр Монгол хүний сэтгэхүй аягүй өргөн байдаг. Юуг бол юуг чаддаг юм а гэдгийг бол бас харуулж байгаа л да. Хүн үнэхээр чаддаг, мэддэг зүйлээ хийхээр үзэсгэлэнтэн дээр ирэмгий үнэхээр дайчин харагддаг юм байна. Мөнх эдний хувьд олон түмэндээ ятган яруу тансаг аялахыг мэдрүүлэхийн зэрэгцээ өөрийн төрлөх сургуультай багшилж сургууль хүмүүжүүлэх ариун үйлсэд хүч нэмрээ оруулан гавьяа байгуулж яваа нэгэн. Хамгийн бага нь хэд одоо 6 настай хүүхдтэй хичээлж үзсэн. Арай балчирдаж байна. Гэхдээ нөгөө энэ чинь ятгач нь одоо юу цохиур бариа тоглодог хөгжим биш. Яг цэвэр өндгөөрөөр тоглож тэр өндгийн цэвэр үүсдэг байхгүй тий. Тэрийг ингээ мэдэрсэн жаахан хүүхэд хөгжмнөөс хэрвээ одоо айгаад бэрхшээчүүл яах вэ?
Тэм ч бас тодорхой нас байх хэрэгтэй юм байна. Яг тодорхой настай бага насны хүүхэд бол 8 настай хүүхэд зүгээр юм байна гэж би миний хувьд шүү дээ тий. Би тогтоод байгаа байхгүй. Тэгээд янз хэдийгээр хугацаанд сурах тэр бол хувь хүнээс их шалтгаална. Тэгээ зарим нь их хурдан авдаг ч хүүхэд байдаг шүү дээ. Хөгжмийн зэмсгийг тэр тусмаа ятгах хөгжмийн зэмсгийг сурахад нилээд нарийн нэгтниймба ажиллагаа шаарддаг гэдэг. Тэгвэл энэхүү сайхан хөгжмөө өөрийн болгож эзэмшиж үнэхээр тэр хөгжмөнтэйгээ холцож зүрх сэтгэлээсээ гарсан нь тэр хөг аялгаугаа олонд дамжуулна гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Би олон зохиолуудыг мэдээж хүн дурлахгүйгээр хийдгүү штэ тэрнтэй адилхан дурлж хийжсэн. Тэгэхээр миний хамгийн сэтгэлээс гардгүй бүтээлүүд яадаг ч хос өрөөхөө бүтээлээ. Энэ бол өстө үнэхээр би тухайн үед сонсоод хүнд дурладаг шиг би тэр хөгжмөнд үнэхээр дурлж ирсэн. Бүтэн жилчингээ тэр зохиолоор би өвчилж ирсэн байхгүй. Тэр зохиол бол бас айгүй хүнд тухайн үедээ. Одоо бол тэрнээс ч хүнд зохиол бүтээлүүд гарч ирчээд байна шүү дээ. Манай хөгжмийн зохиолч чинь залуужаад сайхан бүтээлүүдийг бол гаргаж иртээ. Одоо сүүлийн үеэд мөнх ертөнц гээд, алтан гэрэл гээд ах トゥ хоёр байна. Мөн үлзий баяр гээл те одоо дурдах юм бол сайхан залуу хөгжмийн зохиолчд гараад ирсэн байна шүү дээ. Тэгээ би бас шарууган вариац энэ хос ятгахын зохиолд их хайртай л да. Энэ зохиолоор клип хийсэн шүү дээ. Анхны одоо миний клиптэй одоо Жанцнараа ятгын концертыг би хэлэхгүй байхын арга алга л да. Энэ бүтээлийг чи би одоо 4 том оркестртэй тоглож байлаа штэ. Запорожье, Украины Запорожье хотын симфони оркестртэй, мөн Германы Ларын симфони оркестр, Йен хотын симфони оркестр, Штутгартын симфони оркестр гэдэг энэ том оркеструудтай бүтэн одоо 25 минутын концертыг тоглоно гэдэг бол бас тэр болгон хүнд завшаах тохиох завшаа биш л дээ. Би энд их баярлж явдаг. Энэ бүхэл бүтэн ятган зориулсан концерт симфони оркестртэй энэ том бүтээлийг хөгжмийн зохиолчд хийчихсэн. Түүнийг ингээд тоглож авсандаа би их баярлж явдаг л да.
Хүн чанар гэдэг юм одоо ер нь ховортчихжээ. Бас заримдаа ингээл сүүлийн үеийн хитрхи ингээд техник юм хөгжчихсэн ийм үед одоо ингээл хүүхдүүдийн хандлагууд ч гэсэн үнэнч биш. Нэг хуурсан, өөрөө өөрийгөө аргацаасан энэ байдал нь заримдаа жоохон сэтгэл эмзэглүүлдэг. Тэгээ миний багш бол ер нь бол ингээд зарчим тийм байхгүй. Өөрөө өөрийгөө битгий хуур. Би одоо энэ хүүхдүүдэд юу зөвхөн гэхээр өөрийгөө л битгий хуураач. Өөрийгөө хуурахгүй байх юм бол хүн юунд ч хүрч болдог байхгүй тий. Аливаа юмд үнэнчээр хандаач. Энэ сэтгэлгээ айгүй ховордсон заримдаа анзаарэгддэг. Хүн л улсын эмзэглэх зүйл байдгүй яг уу чөлөө дуран бүтээлч байна гэдэг бас амаргүй байсан үе цаг үе биш дээ. Юм яг үннээрээ хэлэх юм бол янз бүрийн уралдаан тэмцээн болоход чөлөө дуран бүтээлчдийг хавчдаг. Тэдрийг гаргахгүй байх ч юм уу. Тэгэл үнэхээр ингээд хүн чинь бас жинхэнэ бодит үннийг харчаад байхад те ингээд дарах ч юм уу тийм юмд жоохон дургу. Одоо манай урлагийн бас том энэ тогоонд чанагдчихсан нэлээд том хүмүүс хүртэл иймэрхүү үйлдэл хийхээр би гайхдаг байхгүй юу. Тийм бити байгаасаа гэж би боддог. Ягаад гэвэл дөнгөж дайлж игүүрээ ургуулад нисгэж яадчих штэ тэд нар чинь. Тэрэн дээр нь нисгээд өгөлдөө яадаг юм бэ? Тийм үстэй нисгэх биш харин тэр далавчийг хугалж болохгүй байхгүй юу. Гимтэж болохгүй. Айгүй нэмд юм байдаг. Урлагийн хүн тэр тусмаа энэ үнэнч сэтгэлээрээ явж байгаа тэр зүрх сэтгэлийг битгий мохоогоосоо тийм ээ би ийм юм бас орж явж исэн учраас би залуу энэ хүүхдүүдийг битгий тэгээсээ энэ одоо хийгээд авдгаа авчихсан энэ том улсууд ийм юм руу битгий ингэж залуу үеэ битгий эмзэглүүлээсэ гэж би боддоо штэ. Гэхдээ бүгдийг бас үүсгэж хартлаас харахаас илүүтэйгээр гэгээлэг талаас харах нь илүү зөв л дөө. Эх орны үнцэн гэдэг юмыг бол хүн гадагшаа явж ижил мэднэ. Дотроо суугаад хүн дотроо байгаад байгаа хүмүүс чинь ингээл гадагшаа гарахыг хүсэж шít. Гадаадд очиж ажил хийгээл амьдралаа болгоол явбал болно гэж бодож байна үгүй штэ. Энд амьдрал бол дэндүү их байгаа байхгүй юу? Түүнийг нь бид нар шиг одоо олон жил явсан гадны бас хүнд хэцүү байдалтай тулгарч бид нар чинь дандаа жаргаж яваагүй штэ. Тэмдгийн нийгэмтэй зохицох гэж бас л зүдэрсэн штэ тий. Тэр зүдэргийн дундаасаа бид нар ухаарлыг олсон. Эргээд эх орныхоо үн цэнийг жинхэнэ олж харсан байхгүй юу? Бид нар эх орондоо л ажиллах хэрэгтэй. Эндээсээ л бид нар гадагшлах хэрэгтэй. Бид нар жинхэнэ ирээдүйн үрийг тарих хэрэгтэй. Тийм ээ? Эндээ бэж жинхэнэ амьдрал явагддаг гэдгийг тэгэхэд л ухаарсан, мэдэрсэн байхгүй юу? Олон жил яваад ирэхээр эх орноос гармаагүй санагддаг штэ. Манай Монгол маань хөгжиж штэ яадгийн. Тэгтээ бас замбраагүй ч гэсэн хөгжөөл байгаа штэ. Одоо дээрээс нь онгоцоор нислэл ингээл харахад чи ямар ч тийм одоо нөгөө хотын зохион байгуулалт ч юм уу тиймэрхүү юм жоохон алдагдсан бодогдох юм байлгүй яах вэ те. Гадны улс гүрэнд ингээл дэвнэсээ явчих ч юм бол аюу замбраатай цэгцтэй байдаг. Бас иймэрхүү зарчимд ороосай ч юм уу бодсон хувийн бодол байдаг. Гэтэ харьцангуй сүүлийн үед бол эрчимтэй энэ тал дээр бас ажиллаад багш санагдаад ба. Ядаж энд хотын одоо машин тэргийн хүртэл гацхан багсаал ирж штэ. Энд чи юу вэ? Бас л амжилт штэ тий. Монголын ятгын хатан хаан мөнх эрдний ятгын хөг аялгаугаараа ертөнц дахныг уйрааж ард олныгоо соён гэгэрүүлэх ариун их үлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүн болгонд аз жаргал байдаг гэдэгт би итгэдэг. Тэр хүн болгон тэр аз жаргалын төлөө итгэлтэй байгаарай гэдгийг хэлмээр байна. Хамт байсанд баярлалаа үзэгчдээ. Нотгүй яриа нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийнхөө шинэхэн дугаараар үзэгч та бүхнийг ятгын хатан хаан мөнх эрдэнэтэй уулзуулж түүний дотоод сэтгэлийн гол сайхнаар та бүхнийг аялууллаа. Түүний уран бүтээл сэтгэлийн дайчин чанарыг нь үнэхээр багтмаар ингээд үзэгч та бүхэнтэйгээ дараагийн дугаараар иргэн уулзцай баяртай үзэгчдээ.